За нэг ойрхон хөдөө яваад ирэхэд бензин авах гэсэн таг ядж яхад машины шар асчлаа. Надтай адилхан ингээд бензин хөлийгээ байж байгаа хүмүүс хаагур урдуур зогсож байна. Энэ колонкийнх нь энэ ямар юм гэнэ? Энэ хоолойн хийс орцсон гэнэ. Тий, шатгуун байхгүй гэж. Ер нь Улаанбаатар дээрээ Монгол дээрээ байхгүй юм шиг байна. Энэ нэг далчгал дамдны юм чинь Солонгос явж ийн гинэ. Томилолтоор Солонгос шатгууны асуудлаар явж ийн гинэ. Хавар Орос руу явлаа гэж хуцаадаас юу гээгүүлж бай тамд нямаа. Ерөнхийдөө Оросд сүүлийн хэдэн жил дайм байлдаантай асуудал үүсэх нь тодорхой байсан шүү дээ. Эртнээс явж байхгүй хүрээсэй. Одоо Солонгосоос яасан агарын тээврээр онгоцоор зөөж ирэх нь үү? Эсвэл далай гатлаад энэ доогуур нь шаланкаар татчих юм шиг үстэй. Хөөш. Энэ хятадыг яаж гатлах вэ? Зөвхөн энэ дэргэд байгаа том гүрэн Хятадаас аваач. Хятад бол дэлхийн зах зээл. Хятадын шатгууны асуудал, манай шатгууны асуудал жижиг асуудал. Тэр өдөр шинэгүй бид нар энэ түүхийн нэвтэ өдөр шинэгүй зөөлгөж байгаа юм байна. Хятадын том техникүүдээр буцаагаад тэр хос ирж байгаа тэр том Йонкстай машинуудаар нь шатгуун авч болдог юм уу? Тэгээд яг гоо Монголоос түүхийн нэвт ачаа явж байгаа угаасаа эрэхтэй хос ирж байхдаа шатгууны Хятадаас татуулаач. Худлаа далчгнаад бопро шаагаад ирсэн. Солонгосоос бүтэхгүй заяа. Тэгээ өөрхий ядж хахад энэ 100 болсон хүүхдүүд энэ сургуулийн амралтаар хөдөө гадаа явж бас нэг цагаан эдэн дээр хэд тоногоо бодлого байх юм. Энэ Улаанбаатарын та нарын бий болгосон энэ лалрын угаараас ч нэг жоохон ч гэсэн зайлахыг бодно шүү дээ. Тэ? Та нарын хүүхдүүд болохоор гадаа дотоод явдаг утаа гэхлээр энэ жирийн ардын хүүхдүүд ядаад нэг зундаа хөдөө явж болохгүй юу? Найр наадамгээд аав ээжтэй амрангаа. Тэгээ бөөнөр нь зүгээр гэж явуулчаал тэгэл шатгууны хомсдолт үүссэн. Яасан гэсэн чинь нэг сарын нөөцч Монгол улсад байхгүйсэн юм байна заяа. Тэ. Өнөөдөр ядаад энэ бензин импортлж оруулж ирдэг хэдэн шатгууны компаниудаа төрөөс бодлогоор дэмжиж нэг үе шахаж шаардаад шатгууны ядаад жилийн хэрэгцээний савыг бүрдүүлээд хийхгүй яасан. Гэх мэтлэнгээр ямар ч төлөвлөгөө байхгүй зүгээр нэг салхи дампи шиг нэг хэдэн хулгайч нар улс төрд 20 хэдэн жил 30 хэдэн жил Монголыг бузраллаа. Ах нар нь удаа шаашааж явдаг араас нь энэ муу золбон бацаанууд нь гарч ирээд төрийн сайлгаад худлаа хусан явж байна. За намраас одоо эрчим хүчний хомсдолт үүсгэн тодорхой. Айгуу нөгөө цахилгаан машиныг явуулыг нь эрчим хүчний сайд нөгөө Солонгост очсон хөмсөг мөмсгөө татуулсан гоо сайхны хагалгаа илгээ шаач ин ажиллаа гэхгүй. Одоо намраас энэ эрчим хүч бас валарна. Нэрэ шүү. Энэ хэдэн хулгайч нар бүтэхгүй золбон хулгайчууд гадаа дотоо зугаалсан хэлбэрсэн далчгар дамка мэтийн хэдэн хулгайч нар байна. Улс орон дампуурлаа яана. Непалд тийм яа хэдэн хулгайч нарыг. За юм биш үү.